Дэлхийн монголчуудын Амжилт радио 88.1 урлагийн дээр сугаат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахиалдахыг 7 нүгүрийн даваагаас баасан гарагийн цаг мөчөд радион 3 дугаар студиэс шуугах тусам нягтал гэсэн уриатаагаар 400 шуугаа нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг одоо Улаанбаатар хотод 18 цаг 16 минут болсон. Өнөөдөр 2025 оны 2 дугаар сарын 11-ний мягмар гарагийн 400 шуугаа нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч Анжгаа гэрлээ занаруулагчаар мөнхцгийн төвшин баярнаар айлсаж байна. Дахин орой мэндүргэе. За орой мэндийг дахин өргөе. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар уяг гурил өрх бүрийн хэрэглээг сураатаагаар за мөн Пирамид өдөр тутмын хоол хүнсэндээ ач холбогдол өгдөг чанартай хүнс эрхэмлэгчдийн Prime үхрийн махын хямаар хамтран ажиллаж байгаа баярлаа. За өнөөдөр чи миний мэдээгээр эхэлдэгэ тийм ээ. За одоо энэ яста нөгөө нэг мукбанк гэдэг үлээ ингээд нөгөө хоол иддэг. Ийм юм идэх одоо идж байгаа хоол идэхийг үздэг хүмүүс наашаа анхаарлаа хандуулаарай. За суурин дээрээ хитрхи хиддэг хэрнээ ерөөсөө таргалдаггүй. Бүр зэшиг туранхаа юм байна. Жохоо юм бэлээ. Инфлюзер бүсгүй зодог тайлаа цаан чин зүгээр сүүл юм аа дээ. Одоо амиа бодчихтой тийм ээ. За Юка Киношита гэдэг энэ Япон бүсгүй. Харсан хүүхэн байна. Харсан байна. Тий. Үдсэн хүүхэн байна. 2 сарын 1-нд их эдгийн спортоос зодог тайлж байгаагаа мэдгдсэн. За энэ бүсгүй бол үнэхээр их эдгийн гарамгаа мастер гэдгээр одоо тэр мукбанк бичлэгүүд сонирхож үздэг хүмүүсийн хувьд жинхэнэ од нь юм байна. За бүсгүй сүүлийн 7 сарын турш сураггүй байсны эцэст сошиал медиа дээрээ иргэн ирсэн. Харин иргэн ирснийхээ дараа зодог тайлахаас өөр аргагүй байдалд ороод байгаагаа тайлбарлажээ. За энэ жил 40 настай бүсгүй хувьд 2 туйлд эмгэгээр өвчлөөд биеийн байдал нь базаахгүй байсан учраас ингээд сүүлийн 7 сарын турш ямар нэг контент хийлгүй олонний хөлөөс хол байжээ. За Юка Киношита онлайнд 5.2 сая дагагчтай заяа. За тэгээд энэ олон 5 сая дагагчтай хандан 2 сарын 1-ний өдөр пост хийхдээ за би ингээд 2 сарын тэдэнд 40 нас хүрнэ. Одоо их идэгчээр ингээд өргөжлүүлээ ажиллах үнэхээр боломжгүй боллоо. Нэгдүгээр би ядарч байна. Хоёрдугаар би тэнхэмэн одоо сүүлийн үед маш их муудлаа. Хүн шиг хоолоо идэж чадгааж байсан. Цадаачгүй байхдаа л ингээ ядраад байдаг болсон. Тэгэхээр ингээ өмнөшгөө их идэж чадахгүй түрээд байна гэж ярьсан ба. Тэгсэн чинь энэ бүсгүй чинь эмэгтэй хэрнээ бүр их эдгийн хаан гэдэг цолтой юм байна заяа. 2009 онд Японы телевизийн их эдгчдийн тулаан гэдэг тэмцээнд ороод ялаагүй ч гэсэн маш туранхаа бие хөөрхөн царай нэмээд асар их идэж чаддгаараа олонний танил болсон юм байна. За ширээ дүүрэн бүргэр тавьж байгаад идэх гэж байна. Одоо энэ бичлэг нь гарч байна. Одоо би тоонуудыг хэлье заяа. Туранхаа бие гэснээс энэ эмэгтэй нэг дор заяа. 600 ширхэг KFC шиг шарсан дахиа идэж чадна за. 600 штэ. За. Би бол 3-ыг идэл болчдөг байхгүй юу? Эсвэл 100 бүргэр заяа. 100 бүргэр штэ. За одоо энэ баахан бүргэр тавьсан байна. За эсвэл 5 кг стейк идэж чаддаг гинэ. За нэг суурин дээрээ 5 кг раменыг бол бүр ядах юмгүй л шууд гэж голгоочдаг. Тэдгээрээ бүр ингээд бүр янзын алдартай гэж байна. За ингэж их иддэг хэрнээ хэдэн килограмм гэж бодож байна. 158 см өндөртэй энэ бүсгүй 47 кг жинтэйгээ боддоо. Миний одоо талын тал шахам юм байна штэ. Өдөрт дор хаяж 5,000-аас 20,000 ккал хоол иддэг хэрнээ огт таргалдаггүйгээр алдартай байна. Миний 3-1 байна штэ. Харин тий 47 тийштэй ямар тач тэрээр ийхүү их эдгчтэй спортоос зодог тайлж фэнүүдэд гонсоолгоод байна. За сэтгэгдлүүд нь эрүүл мэнд чинь хамгийн чухлаа. Өмнөх сайхан бичлэгүүдийг нь дурсаж хүндэтгэж үзэж явах болноо. Эрүүл айвал бичлэг хийж чадахгүй байна гэж битгий зовоорой. Бид дэмждэг хэвээрээ байх болноо гэсэн байна. Сэтгэлээр унсан үедээ юу ч идэж чадахгүй надад байсан. Бичлэгийг чинь үзээд үнэхээр сэргэж хоолоо дахиж идэж эхэлсэн. Та намайг тэггээд аварсан юм шүү. Баярлалаа гэсэн байна. Бас ингэж их идчихээ таргалахгүй байдаг наад гений чинь авч чаддаг бол худалдаж авах юмсан. Би одоо нэг бүргэр идээд л маргааш нь хөөчих юм. Бүр гомдчихлоо гэсэн байна. Тэгэхээр энэ одоо энэ бичлэгийг үзээд одоо тэр хоол моол идэхгүй байгаа хүмүүс одоо ингээд ирч хүч авч одоо хоол моол иддэг байх нь шүү дээ. Энэ хардаа энэ өмнө одоо наадах чинь тэр 100 бүргэр тавьсан идчихий дараа. Энэ өштэй амар юм байна. Тэгээ энэ зүгээр энэ бүр ингээд одоо хүн чинь ингээ ходоод гэж хүний ходоод чинь нэг юм атгаа юм байгаа юм байдгийг гэсэн шүү дээ. Хүний өөрийнх нь алгах шиг юм байдгийг гэсэн. Тэгээд энэ ингээд 100 бүргэр
За яг энэ жижигхэн бүргэр л дээ. Тэгтэл 100 бүргэр шүү дээ. Тийш дээ 100 штэ. Йоо амар хас одоо идэж өгч юм. Өстэй амар. Өө цааснуудын бүр хажуудаа сайхан ивхэж тавиад. Би тэр шалчгар бүргэрийг бол би нэг 10 марыг бол идэн л дээ. Хаяа би бол энэс цааш идэж чадахгүй. 100 бол арайд энд нэ. Амар. Тий би ингэж сонссон. Тэгээ наач одоо ингээ хажуудаа баахан амтлагчуд тавьсан. Тэгээл тэр соус моусаа ингээд кетчуп басгаж байгаа л идэж өгч байгаа сте амар. Тэрнгээр тэрнийхээ рекламнаас бас мөнгө олд юм байна. Тийм л ах л Тий та. авчирж ингэж харуулж байгаа хийж илээ. Тэгэд би зүгээр сонссон юм. За Энэ мукбанк хийдэг нөхдүүд за энэ хүүхий яадаг юм байгаа бүү мэд. Энэ дэхтэй бас монтажтай л байна. Тэгээ идэж дуусныхаа дараа амар их бөөлждөг. ааха харин би бас Тэгээ тэгж амар их сонсчихсан. бөөлждөг гэд. Тэгээд тийм учраас тэр нөгөө ходоодны өвчлөл айгүй ихтэй. Ходоод улаан хоолойн залгиурны өвчлөл ихтэй байдаг гэж. Тэгээд тэр нь бол ингээд яваандаа их аюултай бол хэлбэр рүүгээ ордог. Тийм учраас энэгээр удаа явдггүй л ингээд л дээ. Би бас тэр бөөлж 2-оос 3 жил мэл ингэж гангарж байгаа л тэгэл за одоо боллоо гэж болдгил юм гисэн. Энэ хүүхэн бол удсан юм ба шүү дээ. Тийм багаас одоо сайхан 100 бүргэрийг бол зүгээр торох юмгүй идчихин зүгээр. За хамтраа л танилцуулаад. Тэг гоёроо байх юм те хамгийн гоё Харин нь. тий. Симгэрээ нэг. Тэгэж идхий. Йоо. За. За Улаанбаатар хотод 18 цаг 22 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар. За Primate өдөр тутмын хоол хүнсэндээ ач холбогдол өгдөг чанартай хүнс эрхэмлэгчдийн Prime үхрийн махан хям гарчээ. За. Тэр бол одоо стейкнийх нь махыг ярьсан. Тэгээ нөгөө идэж ирлээ гэж ярьсан тий? Prime чинь. Одоо энийг би одоо идэж үзүүлэх юмсан. Букбанк юмар байна. Prime тий. За ингэнэ. Ягаад 100% үхрийн махан хям ховор байдаг юм бэ гэвэл хэд хэдэн шалтгааны улмаас мөн масс үйлдвэрлэлд зориулагдаагүй тул дэлгүүрийн дагуун дээр яг ийм төрлийн махан бүтээгдэхүүн маш ховор байршдаг юм байна. За. За нэгдүгээр өндөр өртгөөр бүтдэг гинэ. Үхрийн махан гахаа болон дахиа махтай харьцуулахад харьцангуй өртөг өндөртэй. Тиймээс түүхийн эдийн зардал нь нэгж бүтээгдэхүүнд өндөр тусдаг юм байна. Зах зээл дээрх ихэнх хямж 60% хүртэлх махны орцтой ба ихэвчлэн гахаа дахиа хонь үхрийн холимог махтай байдаг гинэ. Мөн гахаан өөхийг ашигласан байдаг юм байна. За мөн өрсөлдөөн гэж байна. Хэрэглэгчдийн дийлэнх нь хямд үнийг чухалчилдаг тул 100% үхрийн махан хям зах зээлд эрэлт багтай байдаг. Үүнээс гадна их хэмжээгээр үйлдвэрлэх боломжгүй байдагтай холбоотой гинэ. Тэгин штэ. Тэр хям үйлдвэрлэх үхрийн махан байх юм тань чинь. Бус нөгөө нэг ресторан эдгээр бусын нөхдүүд ч аваа явчихдаг юм байна үстэ. Хадгалах хугацаа гэж байна. 100% махан хям нь уурглаг шин чанартай, хурдан муудах эрсдэлтэй ч нөөцлөгч бодис нитритийг маш бага ашигладаг. Энэ нь эрүүл хүнсний шалгуурт нийцүүлж буй үзүүлэлт юм а. Ийм хямыг маш сайн технологийн дагуу бэлтгэн савлсан тохиолдолд 1 сар хүртэлх хугацаанд л хадгалах боломжтой гэж. За хэрв та үхрийн махан хямыг таашаадаг бол танд Prime үхрийн махан хямыг санал болгож байгаа юм байна шүү. За ер нь бол өөртөө энэ Primate чинь угаасаа нөгөө нэг сайхан яг ингээд алгалсан ийм махыг гаргаж одоо борлуулж байгаагаараа ингээд анх гарч ирсэн шүү дээ. За тэгвэл олон улсын стандартад нийцсэн эрүүл Монгол үхрийн махыг эх орондоо үйлдвэрлэгч Primate брэнд нь 30 гаруй жилийн ариун туршлагатай хүнс комплекс компанитай хамтын ажиллагаагаа эхлүүлээд энэ хамтралын хүрээнд одоо боловсруулсан махан бүтээгдэхүүн буюу одоо 100% үхрийн махан премиум зэрэглэлийн хям утсан өвчүүний мах, за мөн зөвхөн үхрийн болон дахианы махан орцтой өглөөний зайц зэрэг бүтээгдэхүүнийг зах зээлд одоо цоошноор худалдаанд гаргаад байгаа юм байна. За энэ зайцын сонирхё. Ерөөсөө одоо сүүлийн үед нэг олигтой зайц олдгоо болчиход өглөө ингээд нөгөө би зайц ингэ шарж иддэг гэсэн одоо нэг тэргэнгүү болчиход байгаа юм. Тийм. За тэгээд та илүү дэлгэрэнгүй мэдээллийн 80 10 50 20 гэдэг утаснаас аваарай. 80 10 50 20. За тэгээд мөн Primate брэнд гэж шууд крэлээр латинаар бичээд Facebook руу орох боломжтой. За мөн Primate брэндийн хям, өглөөний зайц, утсан өвчүү та бүхэн одоогийн байдлаар Номин, Carrefour, Efes, Оргил, Сансрын E-Mart зэрэг сүлжээ дэлгүүрүүдээс за саруул их найт хүнсний зах бас за Primate эдний чинь өөрийн бас нэрийн барааны дэлгүүртэй байна. Butcher shop гэж. Butcher shop-оос нь худалдаа авах боломжтой юм биш үү. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өдөр тутмын хоол хүнсэндээ ач холбогдол өгдөг чанартай хүнс эрхэмлэгчдийн Prime үхрийн махан хям хамтран ажиллаж байна. Баярлалаа. За
За нэг хөөхөн ингээ дараа л айгу хөөхөн явчлаа те. Их иддэг хүн prime meat одоо би бас их иддэг амтан ярих гэж байна. За. Тий. За энэ өштэй нэлээд дээр үеийн мэдээ байхгүй юу? За. 7 жилийн өмнө шуугаад өнгөрцөн юм байлаа. Тэгээд тэгтээ энэ сүүлийн үед Facebook дээр энэ нөхрийн зураг хөргөн гарч ирээд нэлээд шеэрлэгдээд хүмүүс ахаад нөө сэвэгдээд гараад ирдэг шүү дээ сэдв. Тэгж гарч ирээд байгаа учраас энэ тухай ярих гэж байна. Уг нь энэ өөрөө бол айгүй хөөрхөн мэдээ. Өөр хөөрхөн ч амтий. За тэр шеэрлэгдэд байгаа зураг дээр нь юу гэж бичсэнийг нь уншиж өгье. За. Ирландд Семи нэртэй далайн хав иргэдээр байдаг зоогийн газраас ирж байнга хоолгуудаг байжээ. За. Тэгсэн чинь зоогийн газрын ажилтнууд далайн хавыг өдөрт 3 удаа буюу яг ингээд цагтай. Өглөөний 9 цагт, өдрийн 1 цагт болон 4 цагт хооллож эхэлжээ. Яг тэр цагт л гаргаж хоол өгөөд байсан чинь нөөдх Семи маань маш их ухаантай гэдгээ нотолж яг энэ цагуудад л уснасаа гарч ирээд тэр ус зоогийн газар хоёрын голоор зам байгаа юм байна. За, тийм байна. Хоёр тийшээгээ харж байгаа зам гараад. За. Тэгээд хоолоо хүлээгээд суудаг болсон гинэ. Йоо, хөөрхөн юм бэ те. За, энэ зураг нь Facebook дээр нэлээд шеэрлэгдэж явна лээ. За, тэгсэн энэ далайн хав бол яг 7 жилийн өмнө од болоод энд тэнд мэдэн гараад ингээд шуугаад өнгөрсөн юм байна. За. Ирландын Wicklow гэдэг хотын алдан бус иргэн болсон энэ нөхөр уснаарсаа гарч ирээд яг хүн шиг замын төгжрөл үүсгэн барин зам хөндлөн гардаг гэж байгаа. Одоо энэ зүгээс ингээд ингээд явж байгаа шүү дээ тий. Жавтаад гарчихгүй шүү дээ энэ. Тэр одоо тэр явж байгааг нь хараа. Тий. Нэг шууд жавтаад гарчихгүй. Тэгээ ингээд баацгансаар хагаад нэг юм гараад тэгээ дэлгүүр хоншооны үүдэнд очиод хоол олж идээд сурчсан гинэ. Далайн хав бол нас бие төрсөн 90 100 кг давсан жинтэй болдог. Маш хурц шүдтэй газар нутгаас бусдаас харамлдаг их өмчрөхөг гэх юм уу та. Хүч чадал ихтэй ийм махчин амтан байхгүй яг үндэ. Заас иддэг өстэй тий. Тийм махчин. Тэгсэн энэ нөхөр зоогийн газруудаар явж өснийг нь голохгүй идээд сурчсан бүр хүн амтнаас чихэр жимс хүртэл нэхэж иддэг. Годомжинд. Үгүй тэр явж байгааг нь хараач. Бүр ингээ гарчсан байгаа байхгүй юу? Олон ан хийж хоолоо олж идэх ёстой зэрлэг амтын ингэж хүн амтны гар харж хоол олж идээд байгаа нь зэрлэг байгалийн экологийн тэнцвэрийг алдагдуулж байна гэж анх бид нар энэ богдууд руу энэ ямар юм гэдэг лээ? Ямар ширээ? Цагаан ширээ үлээ. За тийм бах. Цагаан юу ч үлээ. За тийшээ алхдаг байхад хэрэмний зураг авах гэж би бүр хэрэмтэй хөөцөлдөж байсан чи одоо тэр чиглэлд явдаг хэрэмнүүд чи хүний гараас ирээд юм идэж штэ. Бүрөө? Тийм яа нөө энэ хүмүүс зүгээр ингээд алхад дэшээ гарчаад буцаад алхаад буучдаг юм байна гэдгийг ойлгоцсон. Нэгдүгээр аюулгүй гэдгийг ойлгоцсон. Хоёрдугаарт эдгээр гоё юм идээд надад ингээд өгөөд идүүлээд байх юм байна гэдгийг ойлгоцсон. Тэгээ одоо зүгээр ингээд хүмүүсийн баг ингээд зам төвшөд отоо зогсож идэг хэдэн хэрэмтэй болсон гинэ. За. Тийм болсон гэж байгаа. Зүгээр альч хотын томоохон хотод би жишээлбэл Эдинбургт яг ийм хэрэмтэй таарж исэн, Москвад таарж исэн. За ийм хэрэмнүүд байдаг. Ингээд хотын гудамжинд амьдардаг хүмүүсийн гараас хогийн савнаас юм олоод идээ сурцсан хэрэмнүүд байж л байдаг л да. Юу нь аюултай юм гэвэл хэрв хүн тийшээ одоо жишээлбэл ковидын үеэр хаацсан штэ. Ууд руу гарахгүй. Одоо манайх чи ингээ хуурайшлын үед хаачдаг штэ. Ууд руу хүн гарахгүйгээд тэр үед эдгээр өсөж өгөх аюултай байхгүй. Тийм. Байгалийн рефлексээр хоол олж идэж чадгаа болцсон байдаг. Одоо жишээлбэл тэр далайн иргэн ресторан ч юм уу тэр нөгөө хоол өгдөг нөхдүүд нь гинт одоо жишээл тэнд актер том халдвар төвчин гарлаа гэд хаачих юм бол наадмуу далайн авчин далаагаас оюун олж идэж чадахгүй гудамжинд нь хүн өгөх юм байхгүй одоо өсөж өгөх аюул байна л гэж байгаа. За тэгсэн сэтгэгдлүүд нь. За. Хөөх юм бэ? Яг цагаараа гарч ирдэг гэхээр их ухаантай л амтын юм байна да гэж. Тийм тий. 3 минут болсон. Нэвтрүүлгийн маань дэмжээ ажиллагчаар нийслэлийн аялал жуулчлалын газар дэмжээ ажиллаж байна. За, нийслэлийн аялал жуулчлалын газар Монголын явган алхалтын холбоо, Монгол оол нийгэмлэгтэй хамтран Улаанбаатар хотод өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, шинэ бүтээгдэхүүн бий болгох, жуулчны улирлын хугацааг уртасгах, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэдийг эрүүл, спортлог зөв дадалд уриалгах зорилгоор Улаанбаатар өвлийн явган алхалтын фестивал арга хэмжээ 2025 оны 2 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулна. За өвлийн явган алхалтын фестивал дараах 2 маршрутын дагуу зохион байгуулагдана. Үүнд 2025 оны 2 дугаар сарын 15-ны өдөр олон улсын хүүхдийн найрамдал төвөөс жавхлан төртөө
За 2025 оны 2 дугаар сарын 16-ны өдөр үндэсний цэцэрлэг түрээлэнгээс Sky Resort-ийн Цаны Бац хүртэлх маршрутаар алхах юм байна шүү. За ингээд нэвтрүүлгийн дэмжээ ярилцагч нийслэлийн аялал жуулчлалын газар баярлаа. Манайхан завтай бол энэ хоёрд очиж алхвал гоё л юм байна. Тийм байна тий. За миний дараагийн мэдээ. За хоёул одоо луйрын хэрэгүүдийн талаар ярьж өгдгөө. Юу нэг луйрын хэрэгүүд үе үе гарах юм аа. За өнөөдөр бол Хятадын онлайн дээр бөөн хэлэлцүүлэг өрнүүлж байгаа луйрыг бол ярих гэж байна. За тэгээд энэ төрлийн гэмт хэргийг одоо битээр ярьж өгж байгаа нь эргүүлээд та нарт бас сэрэмжлүүлэл болж байгаа шүү дээ. Ер нь бол. За энэ луйрын онцлог нь нэгэн бүсгүй өөр хүмүүсийг биш харин гэр бүлийнхнээ хамаатан саднаа луйрцсан байвал яах вэ? За арай л агсан түвшний нэмээд бас ичих нүргүй хүүхний тухай ярьж өгье заяа. За. Шанхайтай иргэн нэг эмэгтэй маш баян чинээлэг үл хөдлөх хөгжүүлэгч буюу барилгын бизнестэй том хүнтэй суулаа. Чухам зүгээр гэж ирээл хамаатан саднаасаа 12 сая юан луйвэртцсан. За Хятадын сошиал медиаг шуугуулад байгаа энэ хэргийн эзэн 40 настай мөн гэдэг эмэгтэй өөрөө уул нь жижиг үл хөдлөх зуучин бизнес эрхэлдэг байсан юм байна л да. Гэтэл бизнес нь 2014 онд дампуурсан. Тэгээд дампуурсныхаа дараа сэтгэлээр унаад бөө юм болж байгаад шархаа нөхөх санаа бодож болсон байна. Ингээд зүгээр мөрөөрөө явж исэн таксины жолоочод санал тавиад хуурамчаар надтай гэрлээд өгөөч гэсэн байна. Тэгээ энэ мө жолоочнаас хуурцөн зайлвал. Тэгээ нас явчихлаа хүнтэй суугаад загнаад байна мэн тэ та одоо ингээд манай хамаатан саданд очиод ингээд манай нөхөр гээд ингээд хилээд өгөөч гээд худлаа хэлээд залуу зөвшөөрүүлсэн. Ингээд залуу баг өрөвдөөж явах зөвшөөрсөн ба. Тэгсэн чинь нөгөө хүүхэн чинь хамаатан саданда найз залуугаа одоо нөгөө лаг хувцалж мувцлангуудаа маш том үл хөдлөлийн бизнес хийдэг компани эзэн ингээ хэлчихсэн. За таксины жолооч. Тий, тэгээ холбоо сүлбээ сайтай учраас өстой ямар ч үйл хөдлөлийг маш хямдхан авч чаддаг энэ гээд бүлтэрч өгсөн ба. Тэгээ өөрөө тэгэнгүүтээ эхлээд нэг жижиг байшинг 1 сая юанаар авангуудаа хамаатнуудаа итгүүлэхийн тулд нөгөө байшингаа хагас үнээр нь үеэлдээ зарчихсан. Яа. Ингээд агсан төвшин юм байна. Тийм багаас ингээд хаасайгүй өөрт нь ямар ч хамаагүй баригдаж байгаа барилгуудын шоурумыг үзүүлээл за эдний метр квадратын үнийн шууд би бол зүгээр шууд 5,000 юанаар бууруулж чадна маад ингээд сайрхаад бүр цамнаж өгсөн ба. Ингээд 5 хамаатан нь бүсгүн өрхөнд унаж хямд байр авах гээд их хэмжээний мөнгө тавиад тууцсан. За эхлээд хямдралтай үнээр олоход удаж байна гэж мөнгийг нь ууж байснаа сүүлдээ шууд байр түрээслүүлэнгүүтээ нөгөө дүлийгөө оруулаад за энэ танаа байр гээд за ингээ худлан бүр даамжирч эхэлсэн байгаа. За ордер нь бол одоо гэрчлэгээ нь гарах болоогүй энэ төргээ бөөн худал хуурмаг юм зохиосон. Ятхад нэг үеэлэн л ихэд түрээсийн байранда 100,000 юанаар засвар ичгсэн байсан. Яа. Өөрийн байр гэж бодоод. Тийм штэ. Тэгээ штэ. За эцэст нь мань нөхөр жил дамнан луйвер хийж байсан нь баригдаад 12 жил 6 сарын яар шийтгүүлжээ. Харин хуурамч нөхөр нь байрны түрээсийн гэрээнд гарын үсэг зурсан тул хамтрагч гэж буруутгагдан 6 жилийн ялдагсан нөгөө мө таксины жолооч чинь. Чаавас. За сэтгэгдлүүд нь мөнгийг нь авсан бол шууд зүгтахгүй юугаа хийгээл байгаад исэн болоо. Би л шууд зүгтаад усан тайсан чулуу мэт алга болох байсан гэсэн байна. Мөнгийг нь төлж чадахгүй, байр авч өгч чадахгүй гэдгээ мэдсээрэж юунд найдаад байсан бол ёстой л үгэндээ ороогджээ гэсэн байна. За ёстой агсан түвшний луйрчин гэхээсээ илүүтэйгээр патологик худалч байна да. Мюнхгаузны синдромтой юм шүү. Худлаа ярихаасаа таашаал аваад байдаг. Би тэгжил тайлбарлах юм байна гэсэн байна. Би бол тэгж бодож байна. Энэ өштдээ 5 тэрбум 700 сая төгрөгийн асуудал ярьж байгаа юм. 12 сая юан гэдэг чинь бол базар байна. 5 тэрбум 700 сая төгрөг шүү. Амар юм бэ. Ийм мөнгө яригдж байгаа. Хэрв би бол тэ энэ хүүхнийг тэр синдромтой гэдэг нь баг үнэн байх гэж бодож байна. Ийм их мөнгөтэй болцсон хүнтэй альч зүг рүү ор сурггүй алгуулж чадна штэ. Харин тий уул нь бол тэ Одоо энэ нэг Филиппин руу очиод Филиппинд чинь зардаг арал байгаа шүү дээ бүр. Тэр арлаар нь зардаг. Тийм арал худалдаж яваад тэн дээрээ вант ус байгуулад нөөмо таксины жолоочоо загнаад алтан загсны эмгэн шиг амьдарч болохоор байна шүү дээ. Тэгсэнгүй шүү дээ. Тэгэл тэрнчээрээ салгалж байгаа баригдаад хөөрхөн юм уу гимгүү таксины жолооч 6 жилийн ял авцсан ч байгаа шиг чаа. Амар тий. За. Амар. За ийм луйрын хэрэг гаржээ хөрхөө. За ингээд хамтран айлгшаа танилцуулаад өргөжлүүлье. Улаанбаатар хотод 18 цаг 39 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран айлгчаар Уяг гурил өрх бүрийн хэрэглээг сураатаагаар хамтран ажиллаж байна.
За, уян гурил нь Монгол улсын анхны экспорт хийгдсэн гурил буюу 2023 онд Хятад улсад Монгол гурил болон хэвэг зах зээлд гаргасан анхны үйлдвэр болсон. За, энэ зүгээр яагаад энийг байн яриад байгаа юм гэвэл Хятад улс өөрөө хүнсний бүтээгдэхүүн оруулахдаа асар өндөр стандарттай. Энэ стандартыг хангаж ийн гэдэг бол өндөр стандарттай гурил үйлдвэрлэж байгаа Монгол үйлдвэр гэдгийг л нотлох гээд байгаа юм шүү. За, уян гурил нь ISO 9001 хасап болон хасап стандартыг хангаж албан ёсны гэрчлэгээ авсан. ISO 9000 нь бол чанарын менежментийн тогтолцоо бол хасап нь хүнсний аюулгүй байдлын тогтолцоо. Тий. За, тэгээд энэ гурилын одоо өнөөдрийн хүртэл бол өнөөдөр бол яаж нөхлөөр 4 бүс 21 аймагт яг ингээд нөгөө нэг өөрийнхөө юу гэдэг худалдааны цэгүүдийг бий болгоод бүх газарт тэгш хүртээмжтэйгээр гурилаа өргөж үйлчилж чадж байгаа юм байна. Би хамгийн гол нь энэ уяг гурил манай дарахных аахгүй юу? Тийм Бацуур гээд залуу. Тэгээд яг одоо ингээд сэлэнг чинь угаасаа газар тариалангийн бусцаа тэнцэнээс Улаанбаатар аваад ингээд гурилаа хийдэг тий. Тэгээд би хамгийн гол нь энэ Хятадтай хоёртой Хятадд амар зэвүүн Хятадын бүх стандартыг хангасан боловч Хятад зөвхөн дотоодын гурилаа эргэлнэ гэдэг хууль гаргаж Хятад руу одоо гаргах боломжгүй болсон гэж байгаа аахгүй юу? Тэгээд би энийг тэр нөгөө нэг стандарт хэмжил зүүн газрын хүнтэй ярилцлага хийж байгаад асуусан. Тэгсэн чинь ингэж хариулсан. Одоо жишээлбэл те гурилын стандарт гэдэг одоо эдийн хасап ICO гэдэг чинь олон улсын стандарт шүү дээ. MNS гэх юм бол зөвхөн Монголын стандарт. Гэтэл яг энэ гурилын энэ олон улсын стандартыг хангацсан л бол Хятад битгий хэл дахиад өөр бүх улсад яг л энэ стандартаар гурил одоо нийлүүлэх ёстой боломжтой. Яг боломжтой байхгүй юу. Тэгэхээр энэ ICO 9001 хасап стандартыг хангана гэдэг нь өөрөө амар том үзүүлэлт юм байлээ. Ер нь бол. Тийм. За тэгээд та бүхэн одоо бууза бас би жоохон хөөрхөн зөвлөмж өгье. Бууза хэрхэн ёроолтой байлгах вэ? Цагаан сар болж байна манайхаа. Гурилаа зурхтаа эхлээд орчны температуртаа болгож байгаа зурхгүй бол одоо нөгөө пошиг дотор гадаа балкон дээр тавьсан байдаг шүү дээ. Хүүтэн гурил оруулж ирээд хүүтэн гурилаа зурхаар буузаас ёроолгүй болох гэдэг шүү. Энийг бас анхаараарай. Энд чинь технологи шүү дээ, тий? Би нэг арга зааж өгье. За. Ёроолын дээш нь харуулад тавьж байгаа жигж хараа. Тэгвэл ёроол нь бүтэн байдгийн шүү. Тийм амар зөвлөгөөтэй тий. За. Тэгээд уян гурил гой нөгөө нэг бүхэл өрийн гурилтай болсон байлээ. Тэгээ уягийн нэгдүгээр гурилыг тэр бүхэл өрийнх нь гурилтай хойлоод зурхаар янзын гой буузны гурил янзын гой болж байлаа шүү. За илүү дэлгэрэнгүй мэдээллийн 80.8 88 36 88 тэгтиг 11 18 гэдэг утаснаас аваарай. Тэгээд өөрт ойр байрлах зах сүлжээ дэлгүүрээр мэдээж худалдаалагдаж байгаа авах боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар уяг гурил өрх бүрийн хэрэглээг сураатаагаар хамтран аярлаж байна. Баярлалаа. За баярлалаа. За өргөлүүлээ Данжигын өрх дараагийн мэдээллийг хамтдаа сонсъё. За энэ айгүй харамсалтай мэдээ. Британи даяар л одоо яг эд шуугж ийн л да. Британий армийн албан хаагч Джесли Бек гэд 19 настай бүсгүйтэй холбоотой хэрэг байхгүй юу? За. За энэ бүсгүй 2021 оны 12 сарын 15-ны өдөр армийн бааз дээр амиа алдсан байдалтай олдсон. За энэ чинь 4 жилийн өмнө. 3 жил гарангийн өмнө. Хөөхөн охин байна. За бүсгүй хөл бол тэгсгэд намжин болоод намтдсан юм байна. За энэ бүсгүйг жухам хэн яагаад үхэл түргсэн тухай мэдээлэлд гинт цацагдаад тэгээ одоо хүмүүс ахаа шуугаад эхэлчихсэн. Одоо бол яг л одоо нөгөө энэ хэргийн талаар хүмүүс ингээд нөгөө нэг гол анхаарлын төвд нь орчоод байна. Джесли Бек гэд энэ бүсгүй өөрийнхөө шууд удирдлагаас айж байгаагаа утсыг нь хакчихсан юм шиг байна гэж найзуудтай хэлж байсан юм байна. За. Тэгсэн бүсгүйн шууд удирдлага болох армийн албан хаагч Райан Мессон гэдэг нөхөр өсвөр насны бүсгүй рүү маш их мессеж бичдэг байсан тогтоогдсон байгаа. За 2021 оны 10 сарын 12-ны 2021 оны 10 дугаар сараас 12 дугаар сарын хооронд 2 сар байгаа үстэй 3600 мессеж утсанд нь ирсэн байна гэдээ бод. Марк мессежээр дарамталдаг байсан юм шүү. Тий. Ирэх хэрэгтэй зүгээр ч нэг мессежүүд биш. Их дотночилсон, ир имийн хандлага гаргасан, харилцаа өссөн мессеж ирдэг байжээ. Жишээлбэл. За. Хайртай шүү Джесс. Гэхдээ найзын хуваар. Чамтай би үргэлж хамт байх болно. Чи одоо надаас хизээч салахгүй. Би чамд найзын хуваар хайртай гэх мэт мессежүүд ирдэг байж гинэ.
За, Дарамттай уустай. харин штэ. Хайртай ч юм шиг, гүч юм шиг, найз ч юм шиг, найз биш ч юм шиг. Харин тий. Тэгсэн бүсгүй бол саяхан нэг харилцаагаа дуусгасан учраас саяхан бас нэг найзаас залуугаас салцсан байсан юм байна л да. Тийм учраас өөртөө нь ямар нэг харилцаа тогтоох хүсэлгүй байгаагаа байнга мессеж ирээд байгаа дарамттай байгаа тухайч бичиж илэрхийлж байсан байгаа. Тэгсэн бүр гэрийнх нь гадаа очиж зогсоод шууд мессеж бичээд хариу ирэхгүй бол залгаад ер нь бүсгүйг ингээд асар их дарамтанд оруулж ирж Тийм байна. Гол нь армийн албан хаагчийн хуваар армид карьер горилж байгаа хүний хуваар бүсгүй бол дээшээ гомдол гаргаагүй. Айгаад байхгүй. За ингээд хил ам болох байх. Миний карьерт нөлөөлөх байх гэд. Тэгсэн энэ дислэгч нь бүр би хаад нь хүрээд гойныхын завсар гараа хийх мэтэр хүч хэрэглэж эхэлсэн байна. Одоо бэлгийн хүчирхийлэлд оруулж эхэлсэн. Тий, одоо эн чинь ажлын байран дээрх бэлгийн дарамт болж байгаа байхгүй юу? Тийм байна. За бүсгүй гомдол гаргасан ч дөрвтэй арга хэмжээ аваагүй. Ингээд цаашид айрам өөрийг нь хамгаалахгүй юм байна гэж үзснээр харамсалтай нь өөрөө амиар өгүүлэхт арга замыг сонгоцсон байна. Йоо, ямар хэцүү юм бэ тий. За одоо энэ шууган бол Британд актер том шууган болж байгаа юм байна л да. BBC, Guardian, Telegraph гэсэн том сайтууд дээр гараад байгаа энэ мэдээллийн дараа бүсгүйг хамгаалах тал дээр юу ч хийгээгүй армийн баазын удирдлагуудад хүмүүс маш их бухимдалтай байгаагаа илэрхийлээд эднэрийг балвж байгаа юм байна. Тэгэн штэ. Угаасаа балбуулахаас өөр одоо яах вэ? Бас царайлаг сайхан бүсгүй амьдралаа тоглосон дислэгчийн нэр төсийг илчлэхийг шаардж байна. За хуулийн хүрээнд бол энэ хүнийг бол зарлаагүй. Нэг дислэгч гэж яриад байгаа болохоос тийм хүн байсан гэж зураг хөрөг бол нэр усыг нь задлаагүй байгаа юм байна л да. Сэтгэлдлүүд нь ямар харамсалтай юм бэ? Гаж донтой амтан байж цэл залуухай охины амьдралаар тоглолцсон байж тээ гэсэн. Хатуу шийтгэж нэр зүсийг нь илчлэх хэрэгтэй. Залуухай охиныг дарамтад орж өөхөх хүртэл нь зовоосон байна. Сэтгэл өвдөж байна гэсэн. Айрам хэцүү газар юм аа. Эмэгтэйчүүд хамгийн их хүчирхийлэлд өртдөг хэрнээ ганц ч үг ган хийдэггүй гэж байгаа юм да гэж. Эвгүүлтэй. Ер нь бол за манайд бол одоо айрамд эмэгтэй хүн алба хаах тийм албан ёсны юм бол байхгүй шүү дээ. Сайн дураараа одоо юу гэдэг айрмын мэрэгжил сонгоод те карантинлэгтээ цэргийн дөрөнд хуудсамсаар казармд байрлаад ингээд цэргийн сургуулиуд амжаад явж байгааг тооцвол одоо хүн болгон айрамд алба хаана гэсэн юм байхгүй. Жишээлбэл Израиль бол эрэгтэй эмэгтэй бүх хүмүүс айрамд алба хаадаг. Тийм. Гэх мэт ийм юм байдаг. Тэгээд тэр олон ирчүүдийн дунд хитгэн цөөхөн эмэгтэйчүүд үнэхээр дарамттай. Тийм штэ тий. Энэхтэй үнэхээр хөөрхөн охин байна. Үнэхээр хөөрхөн бүсгүй байна. За үнэхээр харамсалтай юм болсон байна. За миний дараагийн мэдээ энэ ёстой нэг мэдрэл муутай ёо. За би энийг эхлээд энэ мэдээгээ уншичаад тэгээд дараа нь ороод би эхлээд мэдээгээ уншихтаа юу гэж бодсон бэ гэхээр энэ хүнийг би эмэгтэй хүн байна гэж бодсон байхгүй юу? За тэгсэн чинь эрэгтэй хүн байвал яах вэ? За Австрали шуугаа өргөх гэж байна. Австралийн Queensland мужийн нэгэн ахлах сургуулийн багш өөрийгөө мууран хүн гэж итгээд хичээл дээр ингээд мууран обровчиг зүүж ирдэг байсан байна. Эрэгтэй хүн штэ. За би ихлэ шууд эмэгтэй гэж бодсон. Тэгсэн чинь сүүлийн үед энэ нь бүр хэрээс хэтрээд сурагчд руугаа ингээд хүрхэрдэг. За гарынх нь ард талыг 7-оос эрг гараад эцэг эхчүүд нь одоо бөө юм болж байна. Яана хүрээ. За лог манай хүүхдийн гарыг долооцсон байвал би боож өгнө өөй. Мяа. Тэгээ ингэх нь шүү дээ. Багш штэ, эрэгтэй багш. Хүүхдийнхээ өдөөс харж байгаад. Тийм. За Логон хотын Марстений ахлах сургуульд ажилладаг энэ бүсгүй өөрийг нь эмэгтэй эртх би зургийг хараад эрэгтэй гэж харсан штт. Ийм халин хүс мүстэй заяа. За зургийг одоо найруулагч өгдөө. Эмэгтэй байна, момтой байна. Би эрэгтэй гэж харсан. Яа юм үсмүсийг хараач. Яг тэ ийм халимаг өстэй эмэгтэй байхгүй. Би энийг шууд эрэгтэй гэж бодсон. За. Зургийг харангуудаа. За тэгсэн чинь штэ. Энэ бүсгүй өөрийг нь хадагтай хүржгэр гэж дуудахыг сурагчдаасаа хүсээд зогсохгүй хөлийг нь ороогоод хүржигнэх муур шиг чимээ гаргах зэргээр сурагчдынхаа нүдийг орой дээр нь гаргаад сүүлдээ бичлэг нь эцэг эхийн группүүдээс хайлж багшлах эрхийн тухай асуудал одоо яригдж эхэлсэн. За эцэг эхчүүдийн хувьд мэдээж энэ багшаар хичээл заалгах хүсэлгүй байгаагаа илэрхийлсэн бол Австралийн сошиал медиа хэрэглэгчид багшийг ажлаас чөлөөлөхийг шаардж байна. За сэтгэгдлүүд нь
Эрүүл хүнээр хүүхдтэй хичээл заалгамаар байна. Энэ хүн бол яавч хэвийн хүн биш. LGBT энтер гэсэн бол ойлгоно. Муур ахтай явахтай арайчтэй гэсэн байна. За би муур байна гэвэл ойлголоо гэсэн. Хүржигнээд гар хөл долоовод байхаар ямар ч хүнд заваан тэнэг санагдан штэ. Ажлаа өгвөл таарсан юм гэсэн байна. Хүмүүсийн сэтгцийг нь шалгаж ажилд авдггүй мүү? Хадагтаа хүрчгэрч гэх шиг багшлах ёсгүй хүн байх шүү гинэ. Йоо. Манай хүүхд лоодаг манай ангийн багш ингээд намайг хадагтаа хүрчгэр гэж дууд гэдэг. Миний гарыг долоосон гэвэл би л ухаалтнаа нэрээ. Тэгэхгүй яах юм бэ? Энэ харин австралчууд ийм нэг 50 амгалан юу гэдэг юм да ийм ёс журмыг сахидаг хүмүүс учраас энэ хүн одоо л хичээлээ заагаа явж байна. Манайд ингэсэн бол айл язгаар очиод тархийг нь харж зөгцсөн байгаа шүү дээ. За дэргийн хаг зогтгоо махад улаан илан болж байгаа шүү дээ. Гүйгүй ер нь гэтээ эвгүй шүү дээ эн чинь. Тийм үстэй яаж ч бодсон. Тэгээд эн чинь ингээ хичээлээ заагаад яваад байна шүү дээ одоо. Манайд бол тэгүүлэхгүй шүү дээ. Нэг зүгээр омогтой нөхөр очиод айл язгаар самараа тавьсан байгаа шүү дээ. Тэгсэн. Айл язгаар самараа тавьсан байгаа тийм. Йоо. Ийм нэг үг байдаг байхгүй юу? Намайг хадагтай хүрчгэр гэж дууд. Мяа ядаргаа. Нэг ийм үг байдгийг. За яах вэ те? Та одоо ингээд зурагттайгаа ярьдаг байж болно те. Та одоо жишээл машинтайгаа ярьдаг байж болно. Та ингээд хайртай одоо Google-тэй тэгээ ч юм уу ярьдаг байж болно. Энэ бол хэвийн хүмүүс ингэдэг юм а те. Хэрв тэд нар урдаас ч яриад игвэл хэвийн биш болж байгаа шүү гэж. За. Үнэ. Өөрийгөө муур гэж бодоод явж ивэл хэвийн. Тэрийг гадагшаагаа илэрхийлээд эхлүүл хэвийн биш болоод эхэлж штэ. Одоо дуграад эхлүүлөө. Тий, хэвийн биш болоод эхэлж штэ тий. За. За нүрээд 2025 оны 2 дугаар сарын 11-ний Мягмар гарагийн 400-ын шугам нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс шуугах тусам нягтал гэсэн уриатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар үеиг гурил өрх бүрийн хэрэглээг суриатаагаар за мөн Primate өдөр тутмын хоол хүнсэндээ ач холбогдол өгдөг чанартай хүнс эрхэмлэгчдийн Prime үхрийн махын хямаараа хамтран ажилласан. Баярлалаа. За баярлалаа. Өргөжлөл эрхэм сонсогчдаа цагрын ихэнд явдаг радио мэдээгээ хүлээн авч сонссны дараа за 225 нэвтрүүлгийн хашигтан дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын Angel Radio 88.3